Улсын хурлын гишүүн Намтай Баяр өнгөрсөн шөнө ресторанаар үйлчлүүлэхдээ бусдаа маргалдаж хүн хутгалсан гэх их сурвалжийн мэдээллийг манай сайт мэдээлсэн. Бид түүний үйлчлүүлсэн Монгол Секс сургуулийн 1-р байрны эсрэг талд байрлах Франц рестораны менежерээс дараах тодруулгыг авлаа. Үйлчлүүлээд гарсан. Тэгээд ерөөсөө тэрнээс өөрөөр хутгалж байрсан ч юм уу, хутгалсан ч юм уу, тийм юм бол харин цагдаагаас бас өнөөдөр над руу ярьсан. Яг юу болсон бэ? Ингээ камера шүүгээд үзчих. Бид нар камера шүүгээд цагдаагаас мэдэгдсэн. Манай дээр бол тийм асуудал болсон юм бол байна. Хоорондоо маргалцсан зүйлүүд тэнд одоо өөр үйлчлүүлжсэн үнтэй маргалцсан. Манай дээрээс манайх өчигдөр орой 11 цагт тавга агаад тэгээ Намтай Баяр гишүүн суугаад үлдсэн. Яг 12 цаг 11:40 үед тооцоо хийсэн байлээ. Тэгээ 12 өнгөрөөгөө тэд нар авсан юм ууж дуусчаад гарсан. Тийм л байна. Өнөөдөр бас цагдаагаас ярьсан л да тийм юм болсон байна. Гэхдээ өмнөдөө манай энд бол биш. Гадна тэр from the телевизээс гэсэн үү? Гадаа гараад муудалцгаасан юм шиг. Тушгуудад тулцгаасан юм шиг. Манай дээр бол тийм мэддэг. Яг нь шүн тэгээд тэрийдээ гаргачаад хаах гэдэг тооцоо моцоо гэж ах цагдаа нар орж ирсэн байлээ. Цагдаа нар орж ирээд ингээд танаад утгалцсан байна гэх. Тэгээд янз бүрийн болоогүй нэ тэрэ гэсэн тэгээд гараад ирсэн гэсэн. Өнөөдөр бас цагдаагаас над руу ярьсан л да. Тулуусын юм тий хэрэг гарсан байна. Тэгээд камера шүү гэсэн. Тэгээд камера шүүгээд ямар ч хэсэг үзүүлсэн. Тэгэхээр манад бол тэгээд тушгуудад тулцсан алдсан бол баг. Улсын хурлын гишүүн Намтай Баяр ямар тач ресторанаар үйлчлүүлснийхээ дараахнад бусдаа муудалсан байна. Барын менежерийн хэлснээр хүн хутгалсан хэрэг гарсан тодорхой байна. Түүнийг Скватер дүүргийн цагдаагийн хэлтэд байцаалтахгүй очих үед нь бид уулзаж энэ талаа тодруулахад хүн хутгалсан хэрэг гараагүй гэж тэрээр үгүйсгэж байна. Гэхдээ ерөөсөө ордны артлын хоолны газар байдаг шүү дээ. Тийм харсан сайрчсан. Тэнд над руу хутгатай хүн дайрж орж ирсэн. Хүмүүс салгасан. Үүдэнд шинжилгээ төдөөцийн захирлаа энэ хэрэг нэг зодчоо зүхтаасан. Тэгээ би Скватер дүүргийн цагдаа дээр тэрийг тайлбарлав. Бид нар бас тэр өчигдрийн үйлчлүүлсэн ресторан дээр очлоо уулзлаа л да. Тэгээд зохион байгуулагчдын зүгээс болохоор гадаа юм асуудал болсон. Тэгээд нэг ширээн дээр сууж исэн хүмүүс гэдгсэн. Тэр нямдарч гэж яриад байгаа хүн танд хэлж байна. Бид нар нэг ширээн дээр суудсан араас Батулга гэж хүнтэй орж ирсэн. Тэгээ утга бариад хайрсан. Тийм л асуудал болсон. Тэрнээс биш одоо миний зүгээс янз бүрийн тийм авиргүй үйл гаргасан юм ерөөсөө байхгүй тийм. Тэгэхээр энэ одоо ингэж байх хугацаанд ямар нэгэн байдлаар санамсаргүйгээр энэ мэсэнд өртсөн ч юм уу таны хамгаалагч гэсэн гэдэг. Тийм байхгүй. Харин тэр телевизийн захирлаа энэ хэрхэн зодуулсан. Хэдийгээр өөрөө энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа ч Баттай их сурвалж түүнийг хүн хутгалж гэмтээсийг нотолж байгаа юм. Хэрийг Скватер дүүргийн цагдаагийн хэлтэд шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар олон нийтэд албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна. Удахгүй албаныхан энэ талаар мэдээлэх баха.